Яг энэ олон улсын шалгуур үзүүлэлтээр аваад үзэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгсэл шаардлагыг хангасан орон байр бол өгөхөр маш цөөхөн байгаа. Одоо бараг байхгүй шахах хэлж болно. Ийм учраас нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дээл гэмсэрийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны эрхийн талаарх мониторинг хийхийг бол зарласан байсан Монгол улсад. Тэгээд түүнд бол өгөхөр түгээмэл хөгжилт мониторинг хийх эрхийг бол авч мониторинг хийсэн байгаа. Мониторингийн ажил хийгдээд дууссан, мониторингийн үр дүнг танилцуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол бүх өрхийн бол 10% эзэлдэг. За нэг 94,000 гаруй өрх байгаа. За эдгээр өрхүүдээс 100 гаруй хүмүүсээс ярилцлагын аргаар тэгээд төвөр судалгаа, бичиг баримтын судалгаа хийн энэ үр дүнд хүрсэн байгаа. Орон байрны их бүх үзүүлэлтээрээ хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсийнхээс 10-аас нэг 20 пункт буюу хувиар доогуур байгаа. Одоо цэвэр усны хангамж, зөөврийн усны хангамж гэдэг юм уу? Ариун цэвэр нойлын өрөө гэх юм уу? Эсвэл өөрөөр өнөөдрийн орон сууцнд хангагдсан байгаа байдал ч гэдэг юм уу? Ингээ бүх асуудлыг аваад үзэхээр олон үзүүлэлтүүдээр доогуур байгаа. Үүний үр дүнд өгөхөр Монгол улсад өгөхөр хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны эрхийн хөтөлбөр гэж батлагдаад хэрэгжээд одоо дуусч байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд өгөхөр Монгол улсад баригдаж байгаа бүх түрээсийн орон сууцны 5 биш 15% хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хойрлохоор болсон байгаа. За энэ бол сайн үзүүл. Одоо харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ түрээсийн орон сууцнд орох энэ асуудалд бол санхүүгийн боломжоор хангагдах ёстой. Монгол улсад орон сууцны хөтөлбөр батлагдах гэж байна гэж энийг боловсруулж эхэллээ гэсэн ийм мэдээллийг биднүүд авсан. Энэ бол бас томоохон алхам хийгдсэн байгаа. За гэх мэтлэнгээр мониторингийн үр дүнгуудээс бас нааштай үр дүнгууд гарч эхэлж байна.